За баярлалаа. 24 оны сонгуулиас өмнө намууд сонгуульд одоо өрсөлдөх мөрийн хөтөлбөрөө гаргахад тэр мөрийн хөтөлбөрийг аудитаас хянахдаа алсын хараа 20-50 хөгжлийн хөтөлбөр болон бус хөтөлбөрүүдэд нийцэж байна уу гэсэн талаар хянсан байгаа. За ингээд 2024-оос 28 он гээд яг тодорхой он заасан 48 сарын засгийн газрын хөтөлбөр нь дахиад нөгөө алсын хараа 20-50 шигээ хөгжлийн зорилт байдлаар орж ирээд байгаа. Тэгээ хил найруулгын хувьд гэхээс илүүтэйгээр локкийн хувьд гэж ойлгож болно. Тэгэхээр одоо ямар өнөхлөөр тэргүүн шатар сайд байж байгаа түрүүн бас та хэлж гэн лээ тэр бүсийн асуудал дээр 1 сарын хугацаанд амжаагүй учраас ондоо багтаад яг ингээд нарийн төлөвлөгөөнүүд оруулнаа гэд хэлж байна лээ те. Яг энэ шигээ одоо ингээд ийм зорилтын чанартай зүйлүүд чинь дахиад ингээд утаа бүлдэх магадaltaй. Тухайлбал үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 10 онд батлагдсан үзэл баримтлал дээр 2020 он гэхэд бид нар дотооддоо шатхуунаа бүрэн хангадаг болон эрчим хүчний бие даасан байдалтай болно гэдэргээд баахан зорилтууд тавьдсан. Тэр зорилт нь хэрэгжээгүй 4 жил өнгөрцөн байх жишээтэй. Тэгэхээр биднэрт бол ийм тунхагийн шин чанартай бодлогын бичиг баримтууд бол хангалттай байгаа. Тэр одоо яг он заасан юм болвол тэр яг хэмжих нэгжийн тодорхой болох ёстой. Одоо түрүүн би Эрдэнэ өрийн сайдад хэлсэн санаа болохоор утааны хорвоо чанарыг 25 он гэхэд хэд болгох юм? 26 он гэхэд хэд болгох юм? 27 он гэхэд хэд болгох юм? Эндээс үүдэж бий болж байгаа өвчлөл, эндээс үүдэж бий болж байгаа энэ гамшигын байдал чинь яаж буурах юм бэ гэдэг ийм детальчсан зүйлүүдийг оруулмаар байгаамаа. Тэгэхгүй болохоор одоо бид нар ерөнхийдөө ингээд тайлбарлаад ярихаар ингээ ойлгогдоод байгаа. Яг цаасан дээр болохоор ингээд тайлбарлах шаардлагатай байгаад байгаамаа. Тийм учраас одоо өнөөдөр ингээд төгс юм шаардаагүй одоо он дуусч гэдэг юм уу энэ төсөв батлагсны ар дээрээс маш нарийн мэрэгжлийн байдлаар энэ дээр хандаж төлөвлөгөөнүүдээ яг шинжлэх ухааны суурьтайгаар ингэж оруулж ирэх шаардлагатай байгаад байгаамаа. Энэ дээр ч гэсэн бас дан одоо засгийн газар их хурл гээд хоёр талд гаралгүйгээр энэ дээр бол их хурлын гишүүч гэсэн өөрсдөө хамтарч ажиллах ёстой гэж бодож байгаа. За хоёр товчхон зүйл дээр хэлэхэд бол тэр хувийн хвшлийг хаадаг, барьдаг, зогсоодог, үйлдвэрийг нь хаадаг, тэр мон полимет гэдэг асуудал дээр одоо инх төвшин гишүүнэл 2 удаа хэлээд байгаа харагдан л. Энэ дээр ер нь засгийн газар юм шийдэмгий байвал яасан юм бэ? Одоо ингээ өчнөө хүмүүсийн ажлын байрыг байхгүй болгоод баялаг бүтээгчтэй одоо ингээ шууд хөр ингээ хаачдаг байж болохгүй шүү дээ. Энэ дээр бол ингээд нэг бүрэн хилээд байхгүй шууд ингээд шийдвэр гаргацдаг баймаар. Яг хууль зүйн сайд бол хэлж дээ л та 3-4 шалтгаанаар ингэдэг юмаа гэд зөвхөн энэ хууль зүйн амтай холбоотой асуудал бишээ гэд хэлж байгаа. Гэхдээ энийг нөгөө түрүүн ерхий сайдыг хэлсэнчлэн хөгжлийн зургаа бүгдээрээ томоор нь бүтнээр нь хараад хоорондын уялдааг нь хангая гэж байгаа дээр нь л хэдүүлээ төвлөрч ажилламаар байгаамаа. За дээрэс нь сая бас манай зарим гишүүд Герман руу очиод туршлага судлаад ирсэн. Германд энэ хамтарсан засгийн газрын хөтөлбөр дээр заримдаа жил тойрон, заримдаа хэдэн сараар ингэж үргэлжилж явдаг штэ. Тэр бид нар бол ерөнхий ингээд концепцийн асуудлыг энэ дээр баталж байгаа боловч яг араас нь хийж детальчилж дээрэс нь хөдөлмөр зарж хөлс сурсгаж тооцоо судалгаан дээрээс ингээд сэтгэлийн хөдөлгөөнөө хойш нь тавьж байгаа тус төржихгүйгээр шийдэх асуудлууд дээр нэлээд төвлөрөх шаардлагатай юм байна гэж харж байна. Дээрээс нь тэр нэг цэлмэг тэнгэргээд хэд хоногийн өмнө бас хувийн хвшлийнхэн Улаанбаатарын утааг бууруулах юм яриадсэн тэрийг бас салбарын сайд мэдсэн үү? Мэдсэн болвол тэрийг бас энэ хөтөлбөртөө тусгах талаар анхаараарай гэдэг санааг хэлэх гэсэн юм. Баярлалаа.